Канадын Альберта мужийн тэргүүлэгч үндэсний нийгэмлэг хуучин сургуулийн хашаанаас 169 булш илрүүлснээ мэдэгдлээ. Тэргүүлэгч ярихдаа хуучин сургуулийн хашаанаас 169 булш илрүүлсэн нь угуул иргэдийн хүүхдүүдийг хэдэн 10 жилийн турш албадан сургаж сургууль хүмүүжүүлэх байгууллагатай холбоотой эмзэг асуудлыг сэтрээсэн явдал болж байна гэвэ. Канада улс 1800-аад оны сүүлээс 1990-ад оны хооронд тэргүүлэгч үндэстэн Инут Метис үндэстний 150 мянган гаруй хүүхдийг албадан боловсролд хамруулж байсан төвтэй. 165 жилийн хугацаанд Канадын угуул иргэдийн хүүхдүүдэд зориулсан сургуулиуд улс даяар ажиллаж тэдгээрийн ихэнхийг католик сүм хийдийн захиргаа удирдах байсан юм а. Колоничлогчдын зүгээс явуулсан энэхүү албадан сургах явдал нь угуул үндэстний хүүхдүүдийг хэл соёл, ах дүүсээс нь салгаж сэтгэл зүй, бие махбодын болон бэлгийн хүч хэрхэлэлд оруулсан аимшигтай явдлын нэг хэсэг байжээ. Канадын угуул үндэстнүүд болох тэргүүлэгч үндэстэн Инут Метисүүдийн төлөөлөл болсон олон мянган хүн янз бүрийн сүм, тэр дундаа Ромын католик сүмийг удирддаг байгууллагуудад албадлагын журмаар хамрагдаж байхдаа амиа алдаж байсан юм а. Канадын засгийн газраас хуучин сургуулийн хашаанаас олдсон олон тооны булш мөн тус байгууламжтай холбоотой бүх бүртгэлийг ил болгохыг шаардсан хөдөлгөөнийг эргээд эхлүүлжээ.